Самаас сонсогчтой тэгвэл PC channel тавтай морил. MP1 үү? За тэгэхээр өнөөдөр хэдүүлээ яг өнгөрсөн полийнхаа дагуу стейк шатгаах болно. Маш үнэтэй бол. Эхлэе. Nice. За тэгэхээр өнөөдөр хэдүүлээ стейк шарж үзэн. За тэгэхээр би амьдралтаа бол яг ганцхан удаа T-bone steak болоо шарж үзчихсэн. Тэгээд тухайн үед юу болсон бэ гэвэл аимшигтай бүтгүүлсэн байдیں۔ Би яг мастертаасан, махаштаасан дараа нь ирзэн идэж байгаа юм шиг санагдсан. Тэгэхээр энэ удаа бол яг хоёр бичлэг үзсэн байгаа. Яг Gordon Ramsay-гийн яг стейк хэрхэн шарах вэ? Joshua Weissman-ийн fucking wine-аар хэрхэн соус гаргах вэ гэдэг тийм хоёр бичлэг үзсэн байгаа. Тэгэхээр яг тэрнийхээ дагуу стейк хийцгээе. Тэгээд яг өнөөдөр ингээд энэ галтгооны орчин үзэх юм бол шат өөр галтгоон дөрөд ирсэн байна. Харин тийм амар сонирхолтой. Хаанхын галтгоон дөрөд ирсэн бэ? Extreme camera. Хаанхын галтгоон дөрөд ирсэн бэ гэх юм бол яг насаараа стейк шарсан, насаараа стейк идсэн, ер нь бол унтагтай стейк иддэг, өглөө босаад стейк иддэг, стейк миксертэй чуудаг, стейк ер нь бол шингэн болгож байгаа судруугаа шахдаг. Тийм хүн яг энэ камерны ар зогсож байгаа. Яг тэр хүмүүс зориулж ер нь бол стейкийг шарж өгнө. Тэр хүнд үнэхээр таалагдсан уугүй юу гэдгийг өнөөдөр шүүж жаж хийхээр ирсэн байгаа. Тэгэхээр мистер Чингис Хамаа Английн ноён хаан. Thank you. Баярлалаа. Тэгэхээр өнөөдрийн мах нь болохоор яг ийм дөрөв төрлийн мах байна. Хоёр мах нь болохоор гэрээсээ хуссан, хоёр мах нь болохоор Чико гэрээсээ хуссан гэдэг байдлаар энэ бол авсан байгаа. Мах нь бол одоо яг энэ хоёр махан дээр бол ажиллана. За ингээд анзаарах юм бол мах нь бол яг өөх нь бол тархсан биш. Мэдээж одоо гівшилж өгсөн өөх нарахгүй те. Тэгэхээр энэ мах бол хэдүүлээ өөртөө яг ийм эрдэн шиг болохгүй тулд яг гоё туснандоо шарж өгөх хэрэгтэй байх. Зөв. Grill Meats-ийн Montreal Steak Seasoning гэх нэг юм байна. Дотор нь болохоор стамит хэм алах. За. Давс байна, пест байна, сарамс байна, truffle байна. Протеин гэдэг ямар амар тас байна. Tuscan style Italian seasoning гинэ. Энийг би ашиглахгүй. За тэгэхээр стейкээр амталцгаая гэж. Дээр нь одоо дахиад перц цаад гамбанзаа цэвэрлж өгнө хэдүүлээ. Тэр хоёрыг гамбанзаа цэвэрлээд эргүүлж харуулад одоо ч яг амар тийм тэнийг юм хийж байна. Хойлоо нь болохоор стейктэй сизэнгээр аваад гэж. Яаж байгаа гэхээр мэдгүй гэж. Табар бодно дөө. Тэгээд махаа массажлаад үлдэгцэн одоо энэ гамбанз дээр цацарсан амтгчаар гоё энийг цэвэрлээд амтгч байгаа юм шүү. Ингэ болно шүү. Тийм биз дээ. Gordon Samaaгийн хэлснээр бол те we're not boiling it, we're searing it. So the pan must be very hot гэх нь орчуулах юм бол бид нар хараад идсэн гэж энийг буслахгүй энийг бол одоо яг халуун нарийн шарах болно. Тийм ч бас харин шагуулдаг төрөлөд халаадаг гэж заавч тэрэ жоохон хэлээд тэр орон хэдүүлээ зүгээр хүлээдэл. Ямар гоё дөрөө гэж хэлчихсэн. Ангийн бүч буцаараад ирсэн. Гол асуудал нь энэ пилетик гол нь өөрөө хэр хурдан хардаг вэ гэх нь бас их сонирхолтой заяа. Айл ер нь бол анзаарах бол пилетик бол шат зүгээр ажилтдаг. Зарим пилетик бол өстой хоолой түлхэр хэмжээний маш хурдтай хардаг. Зарим пилетик бол үнэхээр бусгаад өгчдөг заяа. Тэгэхээр миний бодлоор энэ пилетик бол хангалттай хурдан халаад шахаад бэлэн болоод өгөх хаа гэж бодож байна. Тийм ээ, амдын бол. Тэгэхээр энийг шартаа болохоор нэг ойролцоогоор 400 Фahrenheit гэсэн. За тэр ойролцоог 200 Celsius буюу 200 градус цельсиус шарах байх. Йоо ямар халуун галтаа вэ? Энэ биш дээ, энэ биш зүгээр. Тэс хор юм байна. Уустар айлын галтгонд байгаа шүү дээ. Айлын галтгонд байгаа. Тийм. Айлын галтгонд байгаа болохоор одоо юмуд хаана юу байрдаг юм бол мэдэхгүй байна. За энэ нэр нь халчиж яагаад гэвэл би энэ дээр одоо ингээд энэ хэмжээгээр ороход халуун нь мэдрэгдэж байгаа. Тэгээд дээрээс дэшег нэг юм 20 см хувцас юм уу та. За энэс тийг доошоо болоод ирэх юм бол ер нь гар бол хаяг халаад яна гар ямар халж ийна гэмээрээ хэмжээнд очиж байгаа байхгүй. Оо за яг хүмүүс болохоор одоо би тосон дээр анзаардаг юм болохоор шууд энийг авчтیں۔ Би ер нь бол авах дурггүй. Ягаад тэгэхээр илүү нэг контрол өгдөг байхгүй гинийн байлгаж хахад. Тэгэхээр яг энэ үзүүр дээр нь нь жоохон дараад тэгээд ингэж явах юм бол яг нэг бүссэн хэмжээний тосоор гаргаж ирдэг байхгүй. За ер нь бол одоо тос минь шатчих байна. Тэгэхээр газ ахаа бол сил хийх. За тэгэхээр бид нар бол ер нь энийг нэг юм шатах төлөвлөлт бол байхгүй.
гадаа талтай юм тайрч тогтоогоод жоохон галын багсгаад тэнгууд паста юм тайлуулаад ирсэн гэсэн үг. За жоохон шатааж ирсэн. That's fine. It's fine, right? Сайн хитрхи юм ярьцгаа та нараас одоо та нарт би хитрхи юм ярьж байгаа би хайртан тавьж таажтай. За тэнгууд одоо бас давхар дан ганц одоо 2 цагийн биш давхруудыг бас шаарч юм байлээ. Бид өөрөө бачаа. Вау, holy shit. Ой. Тавьсан. Holy shit! Тэгээ гортаага яг юу хийсэн бэ гэвэл босоод гэж таараа гэсэн. Айдаш байна. That's fine. Би instinct би challenge. Гоё нэг чинь. Яг стейк үү чинь. Отоханы. What the fuck? Yeah, так вот. Let's start. Дотор нэгээд. Ер нь одоо эргүүлээд агаар гэсэн. Тийм бол доторх хаан амар гоё яг юм чигээр шараг дотроо болдог гэж байгаа байхгүй. Даваа болцсон юм шүү дээ. Танаас утга юм бол яг жинхэнэ нөө эрзэний юм шиг байна. Тэгээ эрзэний идэх юм бол чингүнэ хараац нашмич над эрзэний идэх нам гатчих байгаа гэж. Тийм учраас одоо ингэ шууд тааж заяа. Тэгээд хавцаа наваад тэг. Тэгээд хэдүүлээ red wine sauce, butter sauce гаргаж үзнэ. За амьдралдаа одоо би тийм олон соосод хийж үзээгүй. Үнийг хэлээ. Би ер нь одоо пестриг аяахгүй. Амттан хийдэг хүн. Би бол хоолны тоогооч хүн биш байхгүй. Чипч бол тоогоочсон байгаа ч гэж. Ер нь бол унтраацсан ч яах вэ? Харин таг нүгээс халуун байгаа ч. Not meant. Энд дээр wine хийгээд айгүй юм шүү. Тэр ваня бараг бид нар уучтаа. За нэг хэрчээл үзье. Фаны царайлал. I mean, that's all right. That's meeting well. Meeting баг шүү дээ. It's well done. This is well done. Энэ ямар ч пинкнес харагддаг. Тэр юм selective махсан гэж байна заяа. This is not a sauce. This is disaster. Би нэг шүүхгүй болж жихэд disaster гэдэг хөө. Who gives? Okay. За би болсон юм. Эшигээ дэргэх шиг инээсээ зүгээр оролдморчгүй. За би стейк хийж үзээгүй хүн олон стейк хийж үзмээрч байна. За. Тийм ээ. Баадаг. За миний хэлж. Би өөрөөс нэг тийм experience бас байхгүй. Мах нь бол угаасаа би нэгийг бас гэрээсээ хуссан. Нөгөөд нь андаас гэрээс хуссан. Ананд аль хэдийн ер нь яг ингээд яг яаж стейк шаарддаг вэ гэдэг зүйлүүд яг ингээд хийцэн байхгүй. Тийм болохоор би яг адилхан юм дөрөх юм танарч өдөртэй авах гэж бодоод яг амьдралтаа хийж үзэж байгааг нэг аргаар их турш үзье гэж бодож байгаа. Тэр нь юу вэ гэвэл за ямартаа ч эхлээд перц. Ми аваа юм. Давс дижирэг. Амын фундаментал нь хоёр юм шүү дээ, тий. Давс перц шүү дээ. Тэгээд чи надад нэг garlic salt гэж байгаа. Garlic salt гэж. Уус salt ч хийцэн маа. Жоох нэг. Би бол сармас за оруулж идээ. Тэгээд энэ special зүйл нь бол байгаа шүү дээ. Яг ингээ миний ард бол хитэ үзэгчд байгаа. Лайв үзэгчтэй анхны бодыг хийж байна. Сонирхолж хэлэхэд байгаа шүү дээ. Манай нэг найз байгаа.
Сан Францискод сая тоогооч сурж байгаа. Мичлийн одны хоолны газраар ажиллаж байгаа төрсөнд ийм бүр тоогооч. Яг миний хамгийн урд цуц ингэ үзэж байна. Тэгээ би юус хэллээ. Битээр бол нэг амар юм тоогооч шүү тий. Жохон зүрхээ бодорой зүрхний муугаар хэлсэн баг. За юу үзэн шүү дээ тий. Давс, перц. Жохон ароматик болох гээд хідэн самс бяцалж заа. За жохон трафл ойл. Трафл чинь амар үнэтэй шүү дээ. Мэдж байгаа хүмүүс л үнэн дээ. Хэцэр байна. За ингээд барыг хідэн доллар юм би хараа. Тэгээ хамгийн амжилттай зүйл нь миний энэ дуудахгүй юу? Шараад болгож байгаа стейкийг энэ манай тоогооч найз маань амсах бах. Амсах жоохон айж байна. Тэгвэл зүгээрээ тоодож чадахгүй. Тоод юм хийгэнэ гэсэн. За, яг шараа хийж чадсан. Ерөөсөө стейкэнд гар хүчлэхгүй. Ерөөсөө хүчлэхгүй. Одоо ингээд яг тавьсан газартаа болоод ингээд доошоо ингээд суугаад наадад болсон аа. Жоох ингээд дээрээс нь дараад өгөх. Хөдөлж чадахгүй. Хүрч чадахгүй. Тэгээ одоо манайд тийм таймер амаар хатахгүй өөрөө дэвтэр. Сахар биш үү? За. Хамтаачт нь одоо энүүгээрээ төлөвлөсөн байна шүү дээ. Тэгээ энүүгээрээ нэг шалдаг байгаа тийм. Тэгээ энэ бол буруу шүү. Яг ч хөө миний яг болохгүй болчихлоо. Энэ бүр хараад гэсэн үг. Сайн шалцах орно энийг аваад. Өчигдөр тийш аваад. Атнуудаа саний нөгөө амтсан батсан дээрээ. Тэгээд 아이고. Баята өнөг иртэрч үү? Гэрээс таа. Гэрээ машин. Үсэж байгаа үсэж бүгдээ гараа явчихлаа. За одоо тэгээд бас стейкд өгөхгүй. 15 минут амраа. 15 минут нэр уусаа. 15 minutes later. Бараг л энэ да. За одоо энэ доор нь ингээд дамталсан байгаа шүү дээ нөгөө манай нөгөө давс перц. За тэгээ garlic powder, truffle oil тий. Одоо энэ butter matter одоо цэцгийн тус дээр байгаа шүү дээ. Одоо энэ ингээд хайлцсан байгаа шүү дээ. Тэгээ ингээд 50 гот 15 минут хүлээж авах зураг байгаа шүү дээ. Стейк нь амарч байхдаа юугаа ингээд шүүсээ ингээд сордог гэсэн. Шингээдэг гэсэн тий. За одоо ингээд холиод ингээд хольж өгöd. За би энийг бол анхны годод туршиж байгаа шүү. Болохоор за энэ хөдөө ингээд болсон байна. Сайн стейк. Ой, хэлчихсэн шүү дээ. Оо shit заа. Миний нэрийг яг хүмүүс намайг Майкл гэж дууддаг. Анх удаа бидний channel дээр cook хийж үзэж байна. За энэ юу хийж байгаа гэхээр эхлээсээ стейкийг шарахаас өмнө ер нь айл болох өмнөөс нь давсалжвал тэгэх юм бол махчаа ингээд шүүсээрээ давсаа дотроо ингээд соронгуудаа айл болох мах нь давс нь гол руугаа орно гэсэн үг байна. Тэгээ стейк шарахад чухал юм нь хэр зузаан стейк байгаа нь их чухал. Одоо яг ресторанд бол арай өөрөөр яаж болно л доо гадны талын шарчаа дараа нь тухоконд хийгээд юугаа хүлээчих болно. Тэгээд стейк шахахад заавал галын тулгай дах шаардлага байхгүй. Ялангуяа зүр medium high авах 6 7-той эхлээсээ халахтай 7 хүртэл халаач. Ер нь хүмүүс стейкийг шахахтаа аль болох хурдан болгоч гэдэг арай өндөр температуртай шараад байдаг. Тэнгүүт амар хурдан төлөвчөөд нэг бол доторх нь болоогүй, нэг бол гадна тал нь арай их төлөвчдөг. Тос ашиглах ялангуяа одоо энэ cancer гэж байгаа бол canola oil ашигладаг.
халаангууд сая чинзаг харсан бол юу н тосын нэгнгүүд шууд дээшээ юу утаа гарч ирсэн. Тэр нь болохоор тос нь задраад эхлээд дээшээ утаа гарч ирсэн гэсэн үг. Тэнгүүт гоё ингээд орлуулаа гэх юм бол одоо нэг болсон ус байна гэдэг чинь доор шаргахын оронд буцалж байна гэсэн үг. Аль болох ингээд хуур алтна. Даасингууд угийн жоох ингээд давс чинь ингээд махны шүүсийг чинь жоох татчих гарч ирнэ. За одоо мен юуг нь тосын чинь утаа гарч ирнэ гэдэг чинь галаа жоохон багсгаад тэгээд ялангуяа эхний цагтаа ингэ шалчихтаа жоохон даалт өгөх голооронд мах шарна шүү дээ. Чинь ингээд зангираад хөнгөлтөө ингээд голоороо ингээд дээшээ болчихсон. Дараа үзэнгүүт тэр юу гарна гэмараад надаа юм medium rare medium одоо хатчихсан. Ахлахад нэмэлтээ болсон байна. Хүү томас. Тэгж савсан. Ингээ энэ дээр одоо юу гэх юу гэдэг чинь ясны шүт гэдэг чинь утааны ясны шүт тэрийг багссан юм дээр ингээд стейк юм уусаа. Юу л нэг fiber-ын нэг дагуу зүстэй тий. Зөв. Дагуу эсрэг against л. Against the fiber. Ингэж diagonal зүсдэг. Yes. Тэр нөгөө юу байхгүй болохоор энийг нөгөө хөөж чадаагүй. Тэ. Бэнаа фут дахиад сонголт. Shut the fuck up. За. За, тест. Одоо би За ингээд буцаад өвлөдөрлээ. За өнөөдрийн цагт орцгоё. Өнөөдөр бидэртэй хамт хийсэн стейкүүдийн маань үнэхээр ноён чингүү ирсэн байна. Ноён чингүүний өөрийгөө юу хийдгээ танилцуулъя. За сайн байцгаана уу. Ном чингүү гэдэг аялал жуулчлалын салбар дээр ирсэн байгаа. манай залуу энэ галтгаа болон одын хангалтчдад бүх өнөөдөр хангасан спонсор ганц хийсэн байна. Баярлалаа юм. За За. намайг санаж байгаа бол энэ хоёрын бичлэгэн дээр өмнө машин барихыг зааж өгч ирсэн. Тийм, мах орж ирсэн. Story time. Story time орж ирсэн. Нэг Одоо ингээд дөрөвт хүчлэг. дөрөвт бичлэгэнд орж ийн. Одоо яг жинхэнэ Хоолтой холбоотой амар харш гэдэг байна гэдгийг хэлье. Андын стейкийг идчихсэн чинь бичээгүй байсан байлээ. Андын стейкэд би 10-аас 6 оноо гэсэн зүгээр хаа гэж бодож байна. Яг дэндүү болцсон байсан мөртлөө яг ингээ consistency амт нь гоё байсан. Хажууд нь ингээ юмд дүрж идэхэд бол very perfect. За май fancy юу season. Sports. Sports. Окей. Чикогийн мах нь бол илүү season амт нь илүү сайн орж ирж байна. Гэхдээ масла cutting board дээр тавьсан чинь зүгээр юм Масла тос амтсан масл идээд байгаа юм шиг санагдлаа. Гэхдээ махны амт нь болцсон яг миний иддгээр medium well байгаад байгаа болохоор би 8 оноо өглөө. Окей. Михаил гэдэг нэг сайн наз. Сан Францискоос ирсэн юм. Михаил бол мичтэйний одны ресторанд ажиллаж байсан хүн. Болохоор ерөнхийдөө тоогооч гэж хийж болно. Тоогоочтой байсан чи. Тоогоочтой. Гэрчлээтэй ус буцааж тий. Тэгэд манай Михаил хийсэн стейк. Завчлаар нэг аппараттай болох сайн ажиллаж чадахгүй байх шүү. British
Лааш тэрээд шүү дээ нөгөө. Одоо Майкл та жоохон хэцүүстэй хөгцсөн байна. Угаасаа ингээд гаднаа илүү өөхтэй. Гэтэ өөх нь амар гоё рендерд байна. Анхны болцсон наа харж байгаа яг ингээд medium байна. well руугээ орсон байна. Нэг юу бол жоохон шорог байна. For my taste. Оо. 9.5 гэж өгөхгүй байна. За. Вау. Бичлэний одны явагс тоглоомчтой ус үзчихсэн. Тэр үл яг тийм мэдчихсэн юм л та. Дараагийн бол манай хүндэт зочин критик чингүн оролцсон баярлалаа. Одоо дараагийн хоолнд юугаар хүчлээ. Хариулж өгнө. Thank you. Please be well. Шаламба. What? Chili. Shit. Амьдралдаа ингэж шаваад тэгээд нэг хамаагаа сонгогдсон байна. Маргааш нь сайхан тусаар Тэгээд үзсэн баярлалаа. Тэгээд лайк, share, subscribe. Дараагийн бичлэг түр баяртай.